힘들어. 모든 일이 다 힘든 거야. 남의 돈 먹는 게 그렇게 쉬운 게 아니거든. 곧 간다 그래 내가. За өнөөдрийн ажил бол нэлээд хүнд ажиллаа. 이걸 곧 갈 거라고 또. Цагаан манжин суглах нь бол тийм чамар 겨울에 한번 бишээ. 가봐야 되겠어. Гэж байна. Тэгээд манжингаа суглаад ингээд гараа ахтаа өнөөдөр уулзч байна. Ногооны талбай дээр ингээд ганах маань солонгос одоо ингээд хэдэн жил болж байна. Ямар ажил хийж. За сайн байцгаана уу. Өнөөдөр ингээд ногооны ажил хийж байна. За өнөөдөр цагаан манжин хураах ажил байна. Өнөөдөр бүхэл бүтэн том талбайг 7-8 монголчууд нийлээд хураахаар төлөвлөд ингээ гараад явж байна. Бороотой өнөөдөр нэлээд тийм бүрхэг өдөр байна. За тэгээд амжилт. За өнөөдрийн ажиллаж байгаа ногоон талбайг та бүхэндээ харуулъя. Ингээд хэсэг бүлэг монгол залуус ингээд нийлээд өнөөдөр энэхүү талбай дээр ажиллаж байна. За цаана харагдаж байгаа ногоон талбайн наагур ингээд манжингуудаа ингээд зулгаагаад цагаарсан хэсгээр ингээд харагдаж байгаа хаа та бүхэнд. Удахгүй манжин хэрхэн зулгааж байгааг харуулъя. 힘들어. 모든 일이 다 힘든 거야. 남의 돈 먹는 게 그렇게 쉬운 게 아니거든. 곧 간다 그래 내가. За өнөөдрийн ажил бол нэлээд хүнд ажиллаа. 이걸 곧 갈 거라고 또. Цагаан манжин суглах нь бол тийм чамар бишээ. Гэж байна. Тэгээд манжингаа суглаад за тэгээд үндсийн тастаа тэгээд сүүлд нь хураагаад тэгээд борлуулах тийм дараалалтай юм байна. Тэгээд 5시간 걸리지? За яг одоо цагаан манжингаа зулгааж гаргасан манжингаа гэрчиж ингэж шин ингэ тастаж байна. 와이프야 아까? 와이프? 아니. Ингээд хөгшин эмээ өвөнөр ингээд ажиллаа хийгээд тасдаг ажлыг хийж байна. За монголчууд маань зулгааж одоо гаргах ажлыг хийхээр тийш явцгааж байна. За манжингаа яг одоо хурааж байна. Хураагаад тэрхүү уутроо бүгдээрээ манжингаа дүүргэж хийнэ. За өнөөдрийн сэтгэлдээсээ хуваалцвал өнөөдөр яг юу түүж байгаа юм бэ бооги? 사가지고 웃지고 싶은. Яг юу түүгээд байна? Анх удаа юу эсвэл хоёр дахь ч нь уу? анх ч арчи нүсөө хүүтгээд байгаа ч. Одох өнөөдрийн сэтгэлдээсээ Яг хүүтэн тийм халуун янзын сонирл. мэдрэмжтэй. За манай баг бүрэлдэхүүн ингээ шар байлээгээ зүгээд ажиллаж байна. Хүндээ гинэ. За таны сэтгэл өнөөдөр Тамхи тал гинэ. Тэгээд одоо жоох амраа сууж юм байна. та ядрахгүй байна. Уус уухгүй бол өглөө яг. Уус уухгүй. За өнөөдөр ингээд нэг ажиллаж байна. Манай гацрал. Таашаа хараад байж гинэ. За мамтай юм байна. За ингээд туршлагатай хүмүүс ингээд төрүүлээд хийгээд явчихсан юм байна уу. Тэг миний хувьд анх удаа хийж байгаа болохоор баг ингээд хотроод энд л явж байгаа шиг байна да. За төрүүчээс одоо ингээд зулгаагаад наашаа ингээд эргээд явж байгаа шиг байна. Ингээд ерөнхийдөө ийм том талбай байна. Талбайг харуулъя. Ингээд битүү том талбай. За яг одоо ногоон талбай дээрээс мэдчилж байна. Одоо яг ажлынхаа яг үндсэн процессыг та бүхэнд танилцуулъя. За одоо ингээд газарт ургасан байгаа энэ манжинг суглах юм ажил байгаа. Энэхүү манжинг яг тусгай бэлдсэн хөрсөн дээр ингээд суулгасан байгаа. За энэхүү манжинг суглаад гэрчид бэлдээд ингэж тавьж өгөх ийм ажил байна. За одоо ингээд энэ ажлаа хийж байна. Ерөнхийдөө өвдөнөөс хулаад ийм ажил хийж байна. За одоо өнөөдрийн хувьд бороо орсон учраас нэлээд жоохон тэрүүхэн. За тэгээд өмд нь орсон өдөржингөө хийгээд гутлын шавар болцсон. Иймэрхүү яг нөхцөлд одоогоор яг ажиллаж байна. Тэгээд ер нь бол удаан гэж хийвэл бас жоохон нуруу өвдөх шинжтэй байгаад байна. За тэгээд бидний хэсэг залуус ингээд ажиллаа хийгээд ерөнхийдөө нэлээд өгцсөн юм чи тийшээ ингээд. За өнөөдөр нэг иймэрхүү ажлыг хийж байна. За